За улсын хурлын хаврын чуулга эхэллээ. Тэгэхээр хаврын чуулганаар хэлцэх хуулийн одоо гол асуудлууд бол татварын багц хууль, за нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хуулийн өөрчлөлтүүд бол бас нэлээд ард иргэдийн аж ахуйн нэгж байгууллагуудын хүлээлтийг үүсгэж байгаа. За нөгөө талдаа эрчим хүчний одоо томоохон зохицуултуудыг хийх, дулаан цахилгааны эрчим хүчний хуулиудыг тус нь өргөн барихаар бас бэлтгэл ажлууд хангагдаж байгаа. За мэдээж одоо чуулган болгонд хавар намрын чуулганд тогтмол хилцдэг асуудлууд бий. Өнгөрсөн оны одоо 2024 оны засгийн газрын үйл ажиллагааны төлөвлөгөө, за үндсэн чиглэлийн бэлт гэдэг ингээд тодорхой хилцэх ёстой одоо дээгээрээ орж ирдэг энэ асуудлууд орж ирнэ. За миний хувьд Монгол улсын хүн амын өсөлтийг дэмжих, Монгол хүний амьдралын чанарыг сайжруулах, за энэ чиглэлээр хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгохын ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаа гишүүний хувьд бол за яг энэ чиглэлтэй холбоотой асуудлуудыг энэ татварын багц хууль, нийгмийн даатгалын одоо хуулиудад өөрчлөлтүүдийг бас тусгаж оруулах ажил дээр анхаарч ажиллахаар төлөвлөж байна. Энэ бэлтгэл ажлуудыг ч бас хангаж явж байгаа. Өнөөдөр Монгол улс хүн амынхаа өсөлт, хүн амынхаа өсөлтийн бодлогын асуудлыг тусгайлан эрх зүйн зохицуулалтаар зохицуулж байгаа зүйл бол өнөөдөр алга байна. Доктортой байдлыг хангахын тулд, доктортой бодлогыг хэрэгжүүлэхийн тулд за энэ доктортой хөгжлийн тухай хуулиараа бид нар тодорхой хөтөлбөрүүдийг баталж, за засгийн газрын хөтөлбөрүүдийг гаргаж ажиллах хэрэгтэй. Тэгээ энд бол хүн амын өсөлттэй, хүн амын бодлогыг дэмжсэн хоёр томоохон нийгмийн чухал хөтөлбөр бол өнөөдрийн хүртэл бас одоо эцэслэн боловсруулагдаж батлагдаагүй, одоо ингээд чуулганаар хилцэгдээгүй асуудал ороогүй явж байгаа гэсэн. Тэгэхээр энэ хүн амын өсөлтийг дэмжиж чиглэсэн бодлогын уялдаа холбоог хангах чиглэлээр холбогдох хууль эрх зүйн орчнуудад тодорхой тэр асуудлуудыг суулгаж шийтгэх ажил дээр бол бас энэ хаврын чуулган дээр нэлээд ажлуудыг төлөвлөөд ингээд явж байгаа. Одоо хамгийн энгийн жишээл хэлээ л да, өнөөдөр Монгол улсын хүн ам 3.5 сая. Гэтэл манай урд хойд хурш хэдэн сая хүн амтай билээ. Хэдэн тэрбумаараа тоологдож байна. Хятад улс хүн амынхаа өсөлтийг өнөөдөр хязгаарлаж ирсэн бол дэмжих бодлогыг хэрэгжүүлээд эхэлчихлээ. Хүн амын өсөлт нь энэ хурдаараа явж байгаа нөхцөлд Хятад улс 2009 он гэхэд өнөөдрийн бага 1.4 тэрбум хүн 750 сая болж буурах ийм эрсдэлтэй байна гэдэг тооцоолыг хийсэн байна. Нэгдсэн үндэсний байгууллагаас. Хятадын барьж байгаа бодлого бүгд дотоод ард улсын зүгээс бол 5 хүртэл насны хүүхдэд одоо 2 хүүхэдтэй айлын эхний 2 хүүхэдтэй айл байлаа гэхэд 2 дахь хүүхэдт нь 5 хүртэл наснд. Хэрвээ 3 хүүхэдтэй айл байлаа гэхэд 3 дахь хүүхдийг 10 хүртэл наснд $1410 тэтгэлэг болох хэмжээний ийм зохицуултуудыг бас гаргаж ирж байна. Тэгэхээр өнөөдөр хүн амын өсөлтийг дэмжих бодлогыг бид нэр татварын хуулиар, нийгмийн даатгалын шимтгэлийн хуулиараа тодорхой зохицуултуудын дэмжлэг хөнгөлөлт чөлөөлтийн асуудлуудыг бас ярих цаг нь болсон байна. Тэгэхээр энэ асуудлууд дээр бас судалгаанууд хийгдэж байна. Энэ хуулийн залтуудын одоо саналыг бас өргөн барьж ажиллана гэдгийг төлөвлөгөөнд тусгаад ингээд явж байгаа гэдгийг хэлээ. За нөгөө талдаа мөн энэ бид нар одоо алдар тэхийн одонгийн зохицуулттай хууль гэж ярьдаг л да. Олон хүүхдийн урамшуулах хууль. Энэ хууль дээр 2011 онд одоо оноос хойш ингээд батлагдаад хэрэгжээд явж байгаа хууль. За энэ хууль дээр бол 0-1 хүртэл насандаа эндсэн хүүхдийг одоо хүүхдийн тоонд оруулахгүй байгаа шүү дээ. Алдар тэхийн одоо анх хүүхдийн тоонд оруулахгүй байгаа. За энэ бол Монгол ээжүүдэд, Монгол эмэгтэйчүүдэд, за ялангуяа энэ насандаа одоо өргөдө алдсан, ийм насныхаа өргөдгийг алдсан эмэгтэйчүүдэд бол маш том сэтгэлийн дарамт, маш том эмзэглэлийг авчирдаг. Тэгэхээр Монгол их хүн Монголын төртөө гомдол хийж амьдарч болохгүй. Тийм болохоор хамгийн ихний бис өргөн барих хуулийн төсөл бол энэ 0-1 хүртэл насны хүүхдээ алдсан ээжүүдийг энэ хүүхдийг төрүүлсэнд алдар тэхийн одон олгох хүүхдийн тоонд оруулдаг байх ёстой гэж үзэж энэ хуулийн төслийг өргөн барихаар бэлтэж байна.